Сквадрын сум дундын анхаарчны шүүх иргэний шүүх хуралдааныг нээсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Б Инкватрын ажилласан байдал тогтоолох иргэний эргийг хянаа хэлцэнэ. Нарийн бичгийн дараагаас эрцгийг илтгэх бусад оролцогч сууж. За. Шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулъя. Шүүх хуралдаанд оролцох шүүхэд хандаж тайлбар мэдүүлэх үг хэлэхээс суулгасаа болсон. Шүүх хуралдаанд оролцож гар утасныхаа дуудаа. Шүүх хуралдаанд оролцох шүүхийн шийдвэрийг буйшин сонсоход байлцсан. За нэхэмжлэгч Инкватрын биеийн байцаалтыг танилцъя. Хаанхын үндсэн харигдвар хаан төрсөн хүн бэ? За Скватр аймгийн Асгат суманд орсон. За 1968 онд. За хэдэн настай юм? 56. За эрэгтэй ясунц? Эрэгтэй халахаа. Боловсрал бүрэн бус донд. За мэрэгжил? Тракторчин. За амбал хэдүүлэн амьдарч байна? Амбал 5 удаа. За хаана оршин сууж байна? Одоо Скватр аймгийн 7 одог гэдэг газар. За хэддүгээр баг билээ? 1-р баг. За юу байгаа юу? 7 одог чинь 1-р баг юм уу? Бүр хөдөөгийн баг юм уу? За ер нь бол хөдөөгийн баг. Хөдөөгийн баг 8 юм уу 9 таа? Тий, 8 юм уу 9 л. За. Тий. Тэгэд бодомжны нэр байна уу? Бага. За 7 удаг гудамжныхаа нэрийг хэл. 5 дугаар гудамжны. За 3 тоот. За эрхэлсэн ажил байна уу? Багхгүй. За малчин. За ургийн овг юу юм тань? Ургийн овг. Ургийн овг. Боржгон. За эцгийн нэр? Батмөнг. Өөрийн чинь нэр? Инкватр. За сууч. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлая. Өнөөдрийн иргэний шүүх хуралдааныг Скватр аймгийн тусам дундын анхаарчны шүүхийн шүүгч Болормоо бий даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дараа жамын доржиг оролцуулах хийж байна. Бүрэлдэхүүн оролцогчдоос хуулийн заасан үндслээр татгалзах хүн байна уу? За босч байгаад хариулъя. Байхгүй. За хэрэг оролцогчийн эрх үүргийг тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд Б Инкватр нэхэмжлэгчээр оролцож байна. Нэхэмжлэгч хүмбэл өөрийнхөө шүүхт гаргасан нэхэмжлийн шаардлагаа дэмжих, өөрчлөх, татгалзах, эсгэх, багасгах эрхтэй. Мөн шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчтой хуулийн заасан үндслээр татгалзах, шүүхэд хандаж санал хүсэлт тавих, нотлох хуримд гаргаж өгөх, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх, нотлох хуримтыг шинжилж судлахад оролцох, шүүхээс гарах шийдвэрийг зөвшөөрөл давтаалах, гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр хүлээж авах үүрэгтэй. Эрх үүргээ ойлгосон уу? Биш ээ. Үгээр хариулаарай. Эрх үүргээ ойлгосон уу? Ойлгосон. За шүүх хуралдаанаар хэрэг хэлцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж бичгийн нотлох хуримт байна уу? Санал хүсэлт байна уу? Санал хүсэлт байхгүй. За байхгүй бол нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг уншиж танилцуулъя. За нэхэмжлэгч Б Инкватр 68 за Моны 7 сарын 3-нд төрсэн багаас ээж авийн гар дээр өсөж 84-86 онуудад Дорнот аймгийн Хөдөөжмөн техник мэргэжлийн дунд сургуулийг тракторчнаар суралцж төгссөн. За 86 оны 7 сарын 14-ний өдөр Скватр аймгийн салхитын тэжээлийн ажил тракторчнаар томилогдож ажилд ороод 88 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр дуустал ажиллаж байгаа цэрэгт явсан. За ингээд 88 оны 10 сарын 11-ний өдрөөс 90 оны 10 сарын 16-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. 90 оны 11 сарын 1-ний өдрөөс салхит өндөр ХХ компани тракторчнаар дахин ажилд орсон. Ингээд уг компанид 2010 оны 12 сарыг дуустал ажилласан. Би ажиллаж байх хугацаанд доктор суурьшилтай тууштай ажилласан. 92 онд байгууллагын авраг алтан медалаар шагнуулж байсан. Одоо өндөр насны тэтгэврийг тогтоолох гэхэд 90 оны 11 сарын 1-ээс 2000 оны 12 сарын дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх баримтууд архиваас гарахгүй хөдөлмөрийн дэвтрийг биегдүүлсэн. 90 оны ажил томилогдсон бол 2000 оны ажлаас салгасан тушаал алдахгүй багтвал ажилласан байдлаа шүүхээр тогтоолох шаардлагатай болсон. Ийм 86 оны 7 сарын 14-ний өдрийн Хөдөөжмөн яамны харьяа тэжээлийн аж ахуйн даргын ажил томилсон тушаал 25 оны 3 сарын 31-ний өдрийн дугаартай хууль эрх зүйн төлцийн архивын засгийн лавлгаа бусад нотлох хуримтыг үндэслэн 86 оны 7 сарын 14-ний өдрөөс 88 оны 10 сарын 15-ны өдрөөр дуустал тракторчнаар 90 оны 11 сарын 1-ээс 2000 оны 12 сарын дуустал өндөр хугацаанд компани тракторчнаар тус ажиллаж байсан гэдгийг тогтоож өгнө гэсэн ийм нэхэмжлийн шаардлага гаргасан байна. За энэ шаардлагаа дэмжиж байгаа юу? Дэмжиж байгаа. За 2000 он хүртэл бүр тогтоолох юм уу? Үгүй 89 он. За юм байна. Тий. За 95 он моноос нөгөө нийгмийн даатгалын дэвтэр энэ төр бий болцсон. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт чи яваад тэндээсээ ажилласан юмнууд чи гараад ирнэ шүү дээ. За тэнгуү чи одоо яг шүүхээр хэдээс хэдэн онд хаана юу хийжснээ тогтоолохыг хүсэж байгаа юм. Тэрийг шүүхт хэлж.
За би 91 оноос 89 он хүртэл салхит өндөр хувьцаат компани. За чи өөрөө ингээд 91-ээс 89-гээ урвуулад яриад нь шүү дээ. Өөрийнхөө хэлж байгаа үгийг жоохон бодоод яар та. Ойлгосноо? За яа. Энд дээр болохоор чи за ярьж. За тэгээд оног тогтоолох гэдэг оноо л хэл. За яг хоо 95-аас 89 он хүртэл юун дээр үл нийгмийн даатгалаас одоо би юу яаж олж авлаа. Эний өмнөх нь бол гарч ирэхгүй. За чи тогтоолох гэдэг 91, 92, 3, 4 бол байхгүй. Архивд бол бүр байхгүй юм. Хүний дэвтэр дээр бүгэнсэн ч тийм юу байхгүй. Тэгэхээр тэр үл энэ гарч ирэхээргүй юм байна. Тэгээ 95 оноос хойш нь байна лээ. Чи өнөөдөр хэдээс хэдэн онд хаана би 86 оноос за 86-аас 88 он хүртэл тракторчин байж гоод царигт явсан. Тий. 86-аас 88 оны араас. За. Тэгээ 90 онд халагдаж ирээд. За. Тэгээ 91 оноос тракторчин эргээд тракторчинаар орсон байхгүй. За 90 оны 11 сарын 1-ээс дахиад ажилд орсон юм. Салхит өндөр компани. Тий, салхит өндөр компани. За тэгээд хэдэн он хүртэл ажилласан юм? Тогтоолох гэдэг байгаа. 89 он хүртэл. Чи ямар төвөгтэй юм бэ? Чи 90 оноос 89 оныг тогтоолгоно гэд байх юм. Аль чи 90 оноос цаашаа бол тогтоолохгүй юм уу? Тогтоолгоно. Гэхдээ тэгээ чи онсаар чи тоо мэдхүү. Тэгээ тоо мэддэг бол наа толгоо жоохон ажиллуулад яри л та. 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99 он хүртэл ажилласан би. 2000 онд би Улаанбаатар шилжсэн байхгүй. За тэгээд чи 95 он ч юм бол нийгмийн даатгалын дэвтрээс чи гараад ирж байгаа гэж ярьж шүү дээ. За тэгээд чи одоо яг шүүхээр хэдээс хэдэн оныг тогтоолох гэж байгаа юм бэ? Би нөгөө дэвтэр байхгүй болохоор 86 оноос 87, 88, 95 он хүртэл юм уу? Тий. За. Заах цэцрэх цугларч нотлохын тийг шинжилсэн судлаа. Ихэмжлэгч Экваторын хүнжил байна. Энэ үнэлэх нь хурдбар байна. Тэмдэгтэн урамчин 7200 төгрөг төлсөн баримт байна. За 86 оны салхитын тэжээлийн аж ахуйд 86-аас 88 онод тракторчин тариа бригадад ажиллаж байсан би Экваторын цалингч гэсэн авал 86 оны 7 сараас 88 он 87, 88 оны 4 сарын дуустал цалин гарсан байна. За 86 оны 7 сарын 31-ний өдөр 7 сарын 5-наас Экваторыг тракторч ноор гэсэн байна. За энэ буцаа зэргийн алба хаасан 88 оны 10 сарын 16-ны өдөр буцаа зэргийн албанд татагдаад за 90 оны 11 сард 10 сарын 11-нд халагдсан гэсэн байна. За энэ нийгмийн даатгалаас даатгал экспозиционны зам солилцооны бүртгэлийн лавлаар 95 онд даатгалч байсан. 95, 96, 97, 98. За энэ бол чи юусаа тогтоолох жилүүч биш учраас энэ дээр ач холбогдолтой биш юм байна. За 88 оноос үсэж ирэх тул 88 оны тушаал 89 оноос хойш охины баримт шилжиж ирэх тул салбартах баримт гарахгүй байна гэж байна. За энэ үүсгэсэн шүүх ажиллагааны баримт байна. За гэрч сугрын мэдүүлэг байна. Гэрч баяр цогтын мэдүүлэг байна. За мэдээллийн
танилцуулах захирамж шүүхийн ажиллагааны баримтууд зэрэг нотлохоонуудыг шинжилэн судлаа. Шүүх хурал завсарлахаас өмнө шүүхт хандаж хэлэх зүйл байна уу? Баггүй. За шүүх хурал төр завсралыг дахин үргэлжлүүлж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгон хуралдааны